Английн Премьер Лиг болон Фантазийн Премьер Лигийн тоглолт, тактик, солилцоо 8, анализ, таамаглалын тухай 7 хоног бүрийн Фантази Ток подкаст. Фантази Премьер Лигийн 5 дугаар тоогийн тоглолтууд болж өнгөрлөө. Тэгээд амар уугнаа цагтайвд өнгөрсөн 5 дугаар тоогийн нийт үр дүнгууд тэгээд тус тусын багийн их амжилт үзүүлдэг. Тэгээд дараагийн 6 дугаар тойрог ихтэй бас их тухай. Тэгээд 10 дугаар лигийн бас фантази тэгээд бас нэлээ олон юм ярихаар төлөвлөсөн байна. 5 дугаар тойрогт 60 оноо авсан байна үсттэй. Арай нэг хаан гаргасан чинь 2 оноо авсан. Тэгээд Фабиански гаргасан бол 70 оноо боломжтой байх байсан байна. Тэгээд нэг бас тутун бүрэлэг тутун үндэслээ. За тэгээд дин оноо аваагүй байна. Ваа холбор асаа 2 оноо авсан. Автгол авсан үзүүлэлттэй. Тэгээд Саалаг ахлагчаар тавьсан. Саалаа нэг 12 18 оноо авч багийн хамгийн өндөр оноог авсан. Бус нь бол тун хангалтгүй тоглолоо. Одоо Стерлинг бүр аимшиг хангалтгүй 2 оноо, Сигүрцэн 2 оноо. За Ваа холт асах 2, Дин Тиг, Лунстрам 2 ч гэдэг юм уу. Их муу төрөг болж өнгөлөө. Тэгээд яг дундаж оноо 50 оноо юм байна. Тэгээд дунджаас жоохон тэгвэл оноо авсан байна. Тэгээд төвийн дараа 8 хайсан. Робертс нэг бэртэлтэй байх үеэр нь зарсан. Робертс ч бас оноо бага авсчихсан. Тэгээд Робертсонд Александр Арнольдыг авчлаа. Робертсон бүр өмнө унаад 6.9 байсан. Тэгээд Арнольд 7.1-тэй болсон. Тэгээд 0.2-ын алдагдaltaй 8 игээд муу таргил болж өнгөлөө дөө. Миний хувьд Одоо FC багийн тухайд гэвэл өмнөх тойрогт юу гэхээр баг 4 сэлгээ хийж байгаа гэсэн үг л дээ. Тэгээд 8 оноо асуулаад 3 сэлгээ юм байна. Тэгээд яг нийтдээ 68 оноо авсан. Багийн гол оноо хэн авсан бэ гэхээр ихэд давтагчаар Агуэро нэг гол хийсэн гэдгээр 12 оноо капитан тавьсан учраас тэгээд Пуки 12 оноо, Калвин Вилсон 13 оноо. Гэдэг 3 давтагч маань ихэд гурвуулаа ихэд маш сайн тоглосон учраас багийн гол оноог авлаа. Дундын шугам бол ихэд тэгэл 1-1 оноо гэж баг авцсан. Джеймс 1 оноо, Силва 1 оноо, Сала хэдэн оноо юм бэ? 3 оноо юм. Сала 9 оноо юм бэ. Гол хийсэн юм байна. Себадас 1 оноо. Тэгээд Дигни 0 оноо. Эвертноос Вамбисака клинчит хийсэн гэж 6 оноо авсан юм байна. Тэгээд Фабианскиг Канад гаргасан учраас гээд 10 оноо гэл Лунцтан 2 оноо гээд 68. Тэгээд гасах 8 оноотой гэсэн утгаар юм 60 оноо авсан гэсэн үг л дээ. Багийн тухайд ийм байна. Тэгээд Сергей Кантвел 6 оноотой тэгээд уг нь Себадас ч юм уу Силва Милвагаа олон 7 оноо гарах хэрэгтэй байсан юм шиг байна. Тэгээд яач тэгж одоо мэдхүү. Юуг Ситиг баг л Норвич балбаад гэх юм бодсон чинь тэгээд тийм гоё тоглолт болсонгүй. Тэгээд нэг онооны хувьд ийм их үтэн. За уунаа гэмээр. За миний багийн хувьд болохоор Тручийн 4-р тойрогт бол 61 оноо аваад ер нь бол яг дунджаас жоохон дээгүүр байсан. Яг энэ тойрогт болохоор 45 оноо авсан. Дунджаас доогоор дундаж оноо 52-тай байгаа. Тэр нь бол гараагаа буруу сонгосон. Хаалгачийн гараа буруу сонгосон. Дахиад гаргасан бол 9 оноо авах байсан байлаа. Тэгээд Патришио хараад хожигдсан 5 гол алдсан гэдгээр 0 оноотой.
Тэгээд Ван Хол тас 2 оноо. Тэгээ хамгаалтаас бол Аке Александр Арнольд 2 бол 2-2 оноо л авсан. Тэгээ хагасууд бол Ламела 8 оноо. Бусд нь бол тэгээд нэг л тоглосон төдийл яг тоглолтынхаа 2 оноог л авсан. Захагийн хувьд бол сайн тоглосон шигсэн. Яг тэр багтаа бол сайн яг осхоо багийнхаа эсэл нэг явна гэсэн сэтгэл үгээр ч юм уу. Тийм сөргүүр амьсгалтай харагдаад байсан. Боломжууд үүсгэсэн ч гэсэн чадаагүй. Сибалсыг бол Арсеналын гараа гэж бодож байсан ч яг дасгалжуулагчийн хувьд бас найдвартай гараа биш гэж харж байгаа юм шиг байна. Гэхдээ бүтэн 90 минутанд тоглохгүй лээ. Тэгээд 1 оноо авсан. Стерлинг бол гол оруулах, ассист авах боломж байсан ч гэсэн яг тэр өдрийн яндаа бол их тийм сайн байсангүй. Варди бол уусаа 90 минут тоглосон ямар нэг тийм гол ассист таньшаадаг. 2 оноо авсан. За хамгийн өндөр оноо авсан Норвичийн Поки 12 оноо авсан. Тэгээ капитан Ферминьогоор сонгогдсон байсан. Ферминьо яг үндсэн цагт бол 7 оноо авсан. Тэгээ бонустайгаа 8 оноо. Тэгээ капитанаар сонгогдсон байсан болохоор 16 оноо авсан юм үзүүлэлттэй. Тэгээ нийт 45 оноо. Хэрвээ дахиад гараанд гаргацсан бол 9 оноо нэмэгдээ 54 оноо авах боломжтой. Тэгээ дунджаас жоохон дэвгэр байх боломжтой байсан байна. Харж байна. Тэгээ энэ тагийн ихэд тоглолтуудын тухайд иймхий ямар ч сэтгэлтэй байна. Нийт үр дүнгийн тухайд. За нийт үр дүн гэх юм бол эрэндээ яг нэг Премьер Лигийн багуудыг яг таамаглаж ерөөсө болдгоо гэдэг тийм тойрол болсон сая. Тэгээд Ливерпул угаасаа юугаа хажиж байгаа. Ньюкаслыг хажиж байгаа. Энэ бол тодорхой. Чигээс Ньюкасл бол нь хожиж ихэлсэн шүү дээ энэ тоглолтын дээр. Тэгээд бас барыг тэнцчих юм болов гэсэн чинь тоглолтын явцад бол яг өөрийнхөө тоглолтод оруулаад явчихсан том бол. За энэ Брайтон Бёрнли бол бас яг таамаглаж ирсэн нэг дагуул явсан л да. Юнайтед яг талбайн даваа талаар орхижсэн. За тэгээд Тоттенхэмийн тоглолт бол ер нь бараг эргээд ирсэн юм. Энэ уулын Кристал Палас чинь яг нэг тийм сайн биш байгаа юм шиг боловч эхний тойргуудад бол хожигдлгүй бараг байсан. 2 ажилтай байсан. 4 тойргийн дараа. Тэгээд 5 дахь тойрог дээр бүр ингэ 4 майл болчихж байгаа. Тэгээд энэ дэр болохоор Санхимийн маш сайн тоглосон. Тэгээд Тоттенхэмийн яг тоглолтын агуулга нь бол Harry Kane руу урд яг assist хийж Harry Kane л барыг довтлох тийм үүрэгтэйсэн л одоо болохоор Harry Kane руу барыг нэг хаяхгүй лээ. Хүн болгоноор ингэж чөлөөтэй тарааж хаяад. Тэгээ Harry Kane ч гэсэн өөрөө барыг хоошоо татж тоглоод өөрөө assist хийж тоглож илээ. Тэгэхээр барыг нөгөө багийн лидер барыг сон байж болохоор тийм хөвлөлөөрийн шилжиж байгаа юм шиг. За Челсигийн 5-2 гэсэн тоглолт. Энэ дэр болохоор ялч нөгөө судлагдаагүй залуучууд гэж ярих юм уу? Хамгаалах бусад байгууллагын сайн судлаагүй. Тэгээ дээрэс нь Челси бол яг ийм чөлөөтэй довтлогоотой юм багийн эсрэг бол сайн тоглох юм байна гэсэн зүйлс гарч ирж байна энэ дэр. За Норвич Манчестер Ситиг 3-2 хоёроор хajсан. Дуйлан болж байгаа. Норвичийн нэг ихний тоглолтууд нэг тийм сайн багийн эсрэг тоглоогүй. Тэгээд Ливерпул болохоор хожигдсон байсан. Тэгээд бусад багуудыг хожсон нь болохоор нэг тийм том багуудын эсрэг тоглоогүй байсан гэж хараад байгаа байхгүй. Тэгээд том багийн эсрэг бол хожигдох юм байна гэж харж ирсэн. Тэгсэн хэдэж харин маш сайн тоглолт үзүүлж ирнэ. Бараг энэ ирчээрээ яг форма алдахгүй юм бол нэлээд дээгүүр өрсөлдөх магадaltaй юм байна гэж хараад байна. Ситиг арай ингээ хожигдчихна гэж бодоагүй. Тэгэхдээ Ситигийн хамгаалтын асуудал байл л дээ энэ дэр. Нийтдээ бол яг таамаглаагүй тоглолт хийх юм бол энэ Челси, Манчестер Сити хоёрын тоглолт. Тэгээ бусд нь бол бараг яг таамаглаж байсан даа. Арсеналыг бол нь хожчихно гэж бодож байсан ч тэгээд 2-2 тэнцсэн. Олон Тоттенхэм Кристал Палас хоёр бол 1-0 юм уу 2-1 гэсэн үр дүн хүлээж ирсэн. Тэгээд 4-0 дсэн. Кристал Палас яг тоглолтын явцад бас боломжууд ашиглаж чадаагүй. Тоттенхэм бол бараг 3 тоглогч шар удаа авсан байсан. Нэлээд эртхэн
тоглолтын төгсгөлөөр биш үү дондор авсан. Тэднийг ашиглаж чадахгүй тэгээд байсараа хоёр хамгаалагч юм бол сэлгийн зуулгацсан л та шууд тоглолт явцдаг. Хэрвээ тэр нэгнээр тоглолт хийгээд яг тактикийн тоглолт хийгээд улаан удаа авахлж чадсан бол бас зөрүүлээд нэг ганц хоёр голын боломж үүсгэх байсан байх гэж бодож байгаа. Тэгээд Crystal Palace дээр бол яг довтлогчийн л асуудал байлээ дээ. Ер нь бол яг бүрэлдэхүүнээр бас нэг тийм муу гэхээр бас хэцүү. Юу ч гэсэн боломжоо ерөөс ашиглаж чадахгүй. Аюу гарсан гараанд тэгээд аюу бол яг нэг ихэнхдээ шатаж тоглоод эсвэл мөртлөө өөрөө биеийн хүчний тоглолтод бол биеийн хүчээр илүү их юм бол гэсэн биеийн хүчний тоглолтод дийлдэд байсан байхгүй. Татэмд. Тэгээд сэлгээр Бентеко орж ирээд Бентеко сүйд орж ирсэн болохоор сурттай байх юм болоо гэсэн чинь хурд илэрхэж чадахгүй хамгаалагчд бөмбөг алдаад байгаа байхгүй. Бүр сул гаргаж гисэн бөмбөгийг цогч чадахгүй нэг дараад хаан суураад гараад ирч чадахгүй шүү хамгаалагчтай орооцолтой бөмбөг алдаад. Тэгэхээр энэ Crystal Palace бол довтлогчийн л асуудал байна гэж харж байгаа. Тэгээд заахад бол нэг дийлэн бараг тийм багийнхан бол нэг бөмбөг өгөхийг бол төсөхгүй байлээ дээ. Бөмбөг ирэхээр ирсэн ч гэсэн ойрхон ирж байгаа барыг дэмжихгүй байгаадсэн. Ихэнхдээ тэгэл өөрөө л ур чадвараараа л уршид тоглохоор ороод айж өгөө зүтгэл тэгсэн нэлээ шатсан тоглохоор багийнхантай ч гэсэн барыг нэг тийм жоо сэтгэл хангалуун бус. Голын боломж алдсныхан дараа бол ганцаар ойрлол талбайд тиймэрхүү хандлага характер гаргаж ирсэн. Тийм харагдчихлаа. Тэр нь бол баг өөрийнхөө хүслээр энэ чинь заахаач нэг саяхан нэг 2-3 хоногийн өмнө менежер юу алдсан байлаа шүү дээ. Агенттай ажлаасаа алдсан. Тэгэхээр бол би энэ үеийн 8-ны цанхаарч юм ер нь бол юм багаас явна гэдгийг барыг илэрхийлж байгаа юм байна л дээ. Заавал явах хэрэгтэй. Өөр одоо багт очих хүсэлтэй байгаа илэрхийлсэн юм байна. Хотогээ бистэр талаас тухайд нөгөө өмнөх тавигт нөгөө Англи Премьер Лигийн аналистуудын нэг сүжан шаах болохоор нөгөө Агуэро бүн чимо Стеллингийн капитандыг гээд нөгөө хоёр нь хэлж яахад үгүй цааныг бас капитанж болно шүү гэсэн нэг өөр хувьдрээс санал хийж ирсэн. Тэр бас аргагүй биш байсан байна л да. Цааныг нь гаан гарахгүй байжгаад энэ дээр нэг аавны тгийг нь хаацсан сайн хоолнд гэдэг ч нөгөө таавалжсан байсан. Тэгээ нөгөө энэ гарахгүй жаа шууд гаангаа тавхаар нөгөө тэгээд хоёр гол хийчихэж бонус оноотойгоо саамбод усаа капитан тавьсан бас өндөр оноо авах байсан байлээ. Мэдсэн хүмүүст бол сон нөгөө нэг яг ядралцуул байгаа л да. Тэгээд формо яг гайгүй болсон бэлтгэл сайтаас үл ядралцуул. Тэгээд хоёрдугаар нэг Тоттенхэм хочж байгаа юм тоглолоор энэ нэг олон жилийн тэр нэг багуудын хоорондох тоглолтын дээр юу байдаг юм лээ. Нөгөө хоорондын тоглолтын нэг тийм уур амьсгал байгаа шүү дээ. Ийм багийн эсрэг сайн тоглолт гэдэг чинь. Crystal Palace бол Тоттенхэмийн яг энэ талбай дээр нь 10 хэдэн жил голдож үзээгүй гэж. Тэрээс гол оруулдаг тэнд ч мэдээж дандаа хитийг ч юм уу тэдийг эсвэл тэгтэйгээр тэнцсэн тийм тоглолт хийсэн гэж байна. Юм яг Тоттенхэмийн талбай дээр ирж бараг 2000 хэдэн оноос хичлээ 11 жил илүү бар. 12 жил бараг нэлээ олон жил энэ голдог өгч. Тэр зүйлдээ идэж чадахгүй л яваад байгаа юм лээ. Бараг тэр сэтгэл зүйдээ ялагдаад байгаа юм уу гэсэн тийм юм харагдчих. Сүүлийн жилүүд одоо Арсеналд одоо бас Ватфордыг бас нэг баахгүй талдаа болчиход байгаа. Тоглолт нийлдэггүй ч юм уу. Гэхдээ яг Венгийн үед бас нэг арай өчигтэй байсан байна. Энэ удаагийн унагийн тоглолт бол ер нь нэг тактикийн юу гэх юм хойно тэр нөгөө Папалов цагийг хаалгач руугаа паслсаар байгаа л нэг гол айлт бэлгэлээл. Сократ бэлгэлсэн. Тэр бэлэг болцсон л доо. Тэгээд 60 минутанд баг говн сэлгээ хийгээд говн дуршилтаа тоглохчаа суулгаад говн одоо станыг 21 20 настай залуучууд гаргаж ирээд нөгөөдөл нь Ватфордын хамгаалагч татсан төлхөөж унаал удаас иж хойно нэж бөмбөг тусалж байгаа ч байхгүй. Тэгээд хожигдоо тэнцсэн л баяр болсон л да. Тэгээд олон жилийнхаа тэр нэг Ватфордтой тоглосон юм тэгээд өөр багтаач тоглосон түүхэндээ тэгж нэг
31 удаа хаалгаад байж захиулжсэн түүхч байхгүй байтал тэр нэг сөрөг түүхтэй болсон. Нөгөө Арсеналын их мууга дээрэмдэлсэн байна гэдэг тийм шог яриа явуулсан шүү дээ. Өөртөө загсан 7 гэж байгаа. Өөртөө 7 цохиод 2 оруулсан 4 хаалгаа байсан байна. Тийм. Тэгээд Watford болохоор 31 цохиод 16 удаа хаалгаа байсан. Тэгээд 2 гол орсон. Их мууга дээрэмдэлсэн байна гэсэн тийм шог яриа яваад байгаа. Тэгэхээр фантазигийн Премьер лигийн ч Англи Премьер лиг ихснээс хойш хамгийн муу фаалтай байгаа баг чи Watford байтал. Тэр багийг чинь баг л тэгээ Премьер лигийн хойд явж байгаа баг шүү дээ. Энэ тий. Тэгээ тоглолтын өгөх юмд нэг дараа нэг сэтгүүлч ч зураг авсан байсан байхгүй нөгөө Абогийн ингээд маань цаана болохоор нэг папа. Тэгээ Або нэг сэтгэл дондоо маягтай. Тий, Або бол нөө хийснээ хийх ёстой юм хийсэн гэдэг л да. Товтлогчийн юмыг бол хийсэн. Тэгээд тэр байж болох нөө оноо авах боломжийг үүсгэсэн байгаа. Тэрийг хадгалж чадаагүй гэдэг нөө багийн амжилт бол тийм Абогийн сэтгэл ханамжтай гэсэн тэр нь аргагүй. Тий, гол хийгээд байдаг. Норвичээс тэр Пукийг ч нэг ихний тоглолтод баг энэ нэгтийг явахгүй байх гэж цаарж ин гэдсэн. Ер нь бол сая бол ассист хаяад тэр талбайг харах яг гүйлтэн донд тэр ассист хийж байгаа бол гоё л хийжлээ. Нэг тэр хаалгачд бөмбөгөө алдахгүй хоёр хамгаалагчны дундуур гаргаж хийж байгаа тэр хэмжээнд бол хэрвээ баг Ситигийн Агуэро Интер ч юм уу энэ Harry Kane Интерээс бол баг өөрсдөө цогцох тийм боломжийн байрлал өөрөө явж байгаа байхгүй. Гэтэ яг найдвартай 100% гол гэдэг дээр тэр ассист бол маш гоё хийсэн л дээ. Чөтгөр юм аа. Яг чи одоо энэ ихний 5-2-ээс ингээ харж байхад багууд нөө нэг өөрсдийн мэддэг багууд бол хоорондоо л ингээд баг ойрцоо тоглоод тэгээд нөө ихэнхдээ нөө судлагдаагүй энэ тоглогчд юм уу судлагдаагүй багууд дээр ер нь бол алдчихээн. Эсвэл бүр нөө нэг өндөр ур чадвартай тоглогчдыг бол арай дийлэхгүй ч юм уу тийм яалч нөө хамгаалагч гүйцэхгүй ч юм уу. Гурдаар тиймэрхүү тоглолтууд дээр л бараг тоглолт шийдвэрлэгдэх байх шиг юм л. Норвичийг бол яг харах нэг гүйц судалж чадахгүй энэ чинь яг нэг хим маягаар тоглохгүй байгаа шүү дээ. Тийм. Янз бүрийн ур чадрын сил гаргаж тоглоод байгаа тоглогчд нь бол яг дотроо хоёр байна. Челси бол сая ингээд хождгийг нь бол ерөөсөө яачиж байгаа шүү дээ. Нөгөө дандаа залуучууд гарч ирээ шинэ тоглогч. Тийм. Актemi 8 залуу байгаа гэдэг байна. Магадгүй Азар байгаа жирүү өдөр тэгж яг урдын гараагаар тоглосон бол ур чадвар тэр эсгэлээрээ өндөр илүү баг яригдэн шүү дээ. Тэгсэн ч гэсэн яг нэг тоглолтын хэм маягийн мэдэх болохоор хамгаалаад баг нэг ингэж бол гол алдахгүй л байна. Тэгэхээр нөгөө яг хүн яадаг яг тэр нарийн хэмээн судлалын хөлбөмбөг бол тэл судалгаа шинжилгээ л болчихсон л дээ бас талаар багийн тэр амжилтад нэгдийн 1-р байна. Ливерпул 15 оноотой тэргүүлж байгаа 5 тавигт 5 хожигдолтой. Сити болохоор 3 ажил 1 тэнцээ 1 хожигдлыг сая өнгөрсөн дөрөвт Норвичтэй хожигдсон. Тоотенхэм болохоор 2 ажил 2 тэнцээ 1 хожигдол. За 2 хожил 2 тэнцээ 1 хожигдолтой. Олон баг байгаа. Тоттенхэм, Man U, Leicester City, Chelsea, Arsenal, West Ham гээд 2 тэнцээ 3 хожигдолтой Watford байгаа. Тэгээ 1 тэнцээгээ түрүүний тавигт Arsenal-тай тэнцэж авсан. Arsenal болохоор Watford-тай тэнцээд 8 оноотой болсон байна. За Sheffield United бол бас сансны утгад хацсангүй гайгүй 5 оноотой байгаа юм байна. За Ливерпул ингээд City-гээс 5 оноо тасарсан явж байгаа. Тэгээд дараагийн тавигт Ливерпул Chelsea гэсэн бас гой тоглолт том тулаан гарна. Гэтэ Chelsea-гийн
хамгаалалт бас тийм сайн биш байгаа болохоор Ливерпулийн хожно гэхэд нэг ихтгэл муутай л байна. Гэтэ түүний дор Вулверхэмптоны эсрэг үзүүлсэн тоглолтоо гаргавал хожиж магадгүй. Ягаад гэвэл Вулверхэмптон бол хамгаалтаар их сайн байсан. Тоглоом муунд байсан ч гэсэн. Тийм болохоор бас хэцүү. Гэтэ Челси Ливерпулийн хожно гэж бол итгэхгүй л байна. Одоо Ливерпул одоо яг нээлттэй довтлож тоглох юм бол Челсид бол боломжтой. Харин Ливерпулийг яг хамгаалтан дээр тулгуурлаад яг үндсэн сөрөг довтлохыг гэж явах юм бол Челси бол яаж ч чадахгүй байна. Яг хоо Челсигийн хоёр жигүүр хамгаалагч нь болохоор Эмерсон битэлтэй. Түүний тоглолтод хин гарсан? Алонсо гарсан. Тэгээ Алонсо болохоор нэг ассист өгсөн. Тоглоом самтлаа хамгаалалт хэд удаа алдаа гаргацсан. Баруун жигүүрт нь болохоор Аспи байгаа. Аспи бол тэгээд хурдан удаа ширцсан. Ер нь бол хийтэй болцсон. Ливерпул ч юм болохоор баруун зүүн жигүүрт Мане Сале хоёр амир тоглогчтой. Тэгээд Робертсон бэртэлтэй байгаа. Тоглоом өгнөөс мэддэхгүй. Баруун жигүүрт нь бол Арнолд байгаа. Тэгэхээр Арнолд бол ер нь Алонсодой тулна гэсэн үг. За хиний оронд орог Милнер гарах болов гэж таамаглаад байна. Робертсны оронд Милнер Гомez ч хаа болохоо л харагдав. Тэгэхээр аль нь ч гарсан тэгээд ер нь Алонсог бол биеийн хүчээр илүү ихчих байх. Тийм болохоор энэ бас их л сонирн байх боллоо. Челсигийн хамгаалтын судал нь хоёр жигүүрийн хамгаалагчид байна л да ялцж байгаа. Тэгээд жигүүрийн тоглогчид нь хамгаалтанд ер нь тусалдгүй Вилlian Педро гэх мэт хамгаалтанд их нэг туслаад байдгүй тоглогчид болохоор их хэцүү. Сити болохоор Watford-тай тоглолт. Тэгээд Норвичийн Сити-ийн тоглолтыг өмнөх дөрөвт би хэлжсэн. Энэ бол олон гоолтой тоглолт болно. Хин ч яжгаад Ситиг олон хожно гэж хожин. Гэтэ олон гоолтой тоглолт болоо гэж таамагсан. Тэгээ олон ч гоолтой болсон. Гэтэ Сити хожигдсан. Гэтэ Сити бүр нэг бас тотлогоогүй байгаад хожигдоогүй. Харилцаа их товтлсон. Хамгаалт нь Ситигийн хамгаалт бүр яалтчгүй муу байна л да. Топот ер нь тэгээ суучаар Стоунс Хотмын тэгээ хоёр хийтэй хамгаалагчтай болчиход байна. Тэгээ Силхионоос ер нь гарах найдвартай бас сайн хамгаалагч байхгүй болчихсон. Тэгээ энэ тоглолтод одоо Сити хожиж Ливерпул хожигдчих энэ хоёр одоо оноо ойртохгүй бол 5 оноо гэдэг бол энэ Премьер Лигт ойрхон шиг мөртлөө бас их удирдлын сүүлээр их зөрүү үсгэх оноонууд байна. За тэгээд сонирхолтой тоглолт гэх юм бол 3 дугаар байранд явж байгаа Тоттенхэм 5 дугаар байранд явж байгаа Лестертэй тоглох юм байна. 8 дугаар байранд явж байгаа Вест Хэм 4 дугаар байранд явж байгаа Манютай тоглох юм байна гэдэг. Дараагийн тоглолтын дээр нь их нэгээс 8 дугаар байр ер нь тэр чигээр солигдох юм байна. Тэр нь багууд оноогоороо тасраад эхэлсэн байна. Яа тэгэхээр одоо нэг төвж байгаа Ливерпул 20 төвж байгаа Watford хооронд 13 оноо зөрүү байгаа. Уул нь Арсенал хожсон бол Watford 1 оноотой байх байсан чинь тэгээд Арсенал 1 оноо бэлгэлсэн. Сократес ингээд бэлгэлсэн. Лүз гэх юм уу одоо. Лүз ч юм уу. Энэ хоёлаа л бэлгэлсэн. Давид Луис ер нь бол баг нөгөө Челсигийн доор оруулна гэдэг бараг явчих юм шиг. Тэр шаг цаг яваад байлээ. Хуучин багийнхаа гэрээсээр бараг яваад. Ямар сайндаа нөгөө Челсигийн одоо зараг тавьж байгаа тоглогч нь Арсенал гэж нэг төд зараг тайлдаг. Арсеналаас явж байгаа Челсигээр явж байгаа тоглогч нь маш цом өгөөд байна гэдэг шаг яваад байгаа л та мөн. Одоо Ливерпул нэг хожигдчих юм бол одоо энэ доор байгаа 8 оноотой багууд хожоод дээшээ гараад ирэх юм бол ойролцоо болоод бас өрсөлдөөн гоё болчих юм тий. Тэгэхгүй бол Ливерпулийн 3 тавьж байгаа багасаа 7 оны зүрхтэй 3-аас 2 бүтэн тоглолтын зүрхтэй болчихж байгаа юм байна. 3-аас 8 хүртэл байгаа багууд бол юу вэ штэ 8 оноотой. Тэгэхээр бид нар бүгд нэг хожчих юм бол 12 оноо
11 оноотой болж Ливерпул нэг хожигдох юм бол 13 15 оноотой. Бараг 2 хожигдчихэж бараг ойртох юм. Тэгэхээр амар хол зөрөөд хол зөрөө 7 онооны зөрөө гэдэг чинь. Тэс одоо ингээд нөгөө Сити бүр хожигдож болохгүй болчиход байна л да. Дараагийн тоглолтуудад 5-1 зөрүүтэй болсон учраас Ситид их дарамт ирсэн. Ливерпул харин их тайвширчлаа л да. Яг тэгэхээр Ситигээс бараг 5-1 чинь 2 тоглолтоор даваа болчихж байгаа учраас 2 тоглолтод хожигдсон ч болохоор болчиход байна л да. Сити энэ байдлаар өвлөөр нь хамгаалагч ирэлт гарах боллоо гэж таамаглаад байна. Тэгээ зах зээл дээр бас сайн хамгаалагчид бас хэд байгаа хэлээ гэдээ харахаар. Тэр энэ дэр юу яах вэ? Яг одоо нэг ихний яг 16-аас нэг 20 дахь тойрогт орчин болоход Ливерпул яг энэ зайгаа хадгалж чадах юм бол барыг төрүүлнэ гэж үзэж байна. Тий. Хэрвээ тэр хооронд яг энэ нэг 2-3 оноонд ойртож орж ирэхгүй бол тэгээ тэр нь барах бодлоо олно. Сити болоо бусад багийн өрсөлдөөнүүд бол тэр авах өрсөлдөөн. Ихтэй одоо нэг аврагын лиг эхэлчих юм бол яг энэ ихний дөрөвд байгаа Премьер лигээс орж байгаа багууд бол нэлээ бас тоглолт солрох байхаа. Ядралт авах байх. Тий. Ливерпул гэтээ Манчестер Сити Сити хожигдож болохоос илүү Ливерпул хожигдож болохгүй болчиход байна л да миний бодлоо. Тэгвэл Сити чинь сүүлийн 2 өдөр дүүсэн 2 өдөртөө бас оноогоор тасраагүй сүүлээс нөгөө барьж явсан. Ихэнтэй их муу тоглолцоогоод барьж явсан болохоор Сити барих сэтгэл зүй их сайн байгаа ах гэж бодож. Тэгэхээр Ливерпул ингэж аваад нэг унах үедээ гэсэн. Одоо энэ Челситэй тоглолт нэлээд юм харуулах байх л да. Ер нь Ливерпултэй яаж тоглох вэ те? Эсвэл яг Челси үнээр барахгүй бол нэрээ бас хэцүү. Яг ойролцоо тоглолт үзүүлээд бас хожих ч юм уу тэнцэх тийм тоглолт гаргах юм бол Ливерпултэй тоглох тэр бусад багуудын бас тактик бас нэлээд тодорхойлж байгаа л та. Тийм байна. За одоо чинь тэгээд агуулгын лигээс гадна нөгөө Английн цом тэгээд Карабо Кап тэгээд бас тэг юмнууд бас байгаад байгаа. Тэн дээр яг нөгөө нөөц баг магаа ч юм уу сэлгэний нөхдүүдээ тоглолоо ч гэсэн үндсэн багаас юм тоглоолж л таарна. Тэгэхээр бэрхэл гэмтэл ядал тэгэл энэ дээр л хэрхэн зөв менежмент хийхээс их олон зүйл шалтгаална да. Хэрвээ яг Премьер лигээл бодох юм бол эрт хоёр туслах тэмцээндээ хоёуланг ингээд хаяал хожигдож өгөөл нөгөө албад хожигдно гэж байхгүй те нөгөө 3 дугаар баг магаасаа баг хүүхдүүдэд тоглуулад тэгээд нөгөө доотлогийн баг хожигдчих юм бол ачаалдаг болчихно. Ихгүй жижигхэн цомын төлөө явах юм бол их завна. Гэхдээ нөгөө багаас хараа юу яадаг юм бэ? Эдгээр чинь боломжит бүх цомыг аавна гэж тоглох юм байлээ л дээ. Тэгэхээр түрүү өдөр Сити чинь 500 авсан тий. Тий. Аудлаагаас бус цом Английн 4 цомог дөрүүлэг нь аваад. Улирлын өмнөх тоглолтод бас дөрүүлээд нэг Англи авч болох 5 цомын тоглолтыг нь аваад авцсан. Санагдаж байна. За Челси Ливерпул хоёр чинь нийтдээ 54 удаа тоглосон юм байна хоорондоо. Тэгээд 14 тэмцээд Челси 20, Ливерпул 20 гэсэн юм байна. Яг адилхан үзүүлэлт. Адилхан үзүүлэлт маа. Тэгэхээр одоо барай хайна авах тоглолт. Хайна авах тоглолт аа. Түрүү тойргийн хавар болохоор 4 сарын 14-нд тоглохдоо Ливерпул Челси 2-2 хоцсон юм байна. Азарын сүүлийн тоглолтод хожигдсан юм байна Ливерпул эсрэг. Тэгээд Ливерпул тэр жил форм сайд байсан. Одоо ямар ах нү гэд харвал бас. Тэр нь бол ихэнхдээ сүүлийн хэдэн 4-5 тоглолт ихэнхдээ тэнцсэн юм биш үү? Тэгээ сүүлийн 5 тоглолтынхаа 3 тоглолт нэгээр тэнцсэн юм байна. Нэг тоглолтод нь Челси 1-1-ээр нөгөө тоглолтод нь Ливерпул 2-1-ээр хоцсон хэрэг. Ер нь гол багтаа тоглолт болдог. Энэ түүх өөр л дээ. Дандаа Итали нэгжлэлтүүдэд хамгаалт явж байгаа. Тэгээд сайн хамгаалттай үедээ. Одоо ч их том өөрчлөлт явах гэж байна шүү дээ. Энэ статистик бол энэ их олон юм хэлэхгүй байхаа. Тоттенхэм Лестер Сити 2 бас ойролцоо юм байна. Тоттенхэм 10 хожиж, Лестер 10 хоцсон, 5 тэнцсэн гэдэг.
ойролцоо үзүүлэлттэй юм байна. Тэгэхээр юу юм бэ? Энэ дээр болохоор сүүлийн тоглолтууд дээр бол Тоттенхэм илүү ирэхэд байгаа юм шүү дээ. 3-1 2 тэг гээл. Ламфорд ер нь тэгээд ер нь залуусаараа тоглолт. Залуустай итгэл хүлээлгэн гэдгээр нь харуулчлаа л да. Тэгэхээр залууст нь их амар, тоглолт их амар байх шиг байна. гэж бодож байна. Тэр нөгөө Абрахамыг одоо пенальт алдсан гэхтэл тэгээд одоо нөгөө айс өнгөө ялуудан гадуусан гэхтэл одоо Лампардаас ахвалаад багийн бос тоглогчдын бүгд өмөөсөө ажиллагаа нөгөөд багийн дотоод байгаа амьсгалыг сайн байх шиг харагдаад байгаа юм л та. Тэр нь тэгээд одоо Уильямнээс Томорыг голцсон ч гэдэг юм уу, Абрахам голцсон ч гэдэг юм уу. Тэгээ Маунтас гэдэг ер нь Челсиг одоогийн бүлтгүүн Челсиг авч явж байгаа дандаа залуучууд байгаа юм л та. 2021-т залуучууд л байгаа шүү дээ. Тийм. Одоо түрүү үйл одоо бид нэр одоо нэрийг мэдэхгүй сонсоогүй байсан. Абрахам, Маунт, Томори гэл багийн дандаа бүр гол талхчид болцгаацсан одоо. За Премьер Лигийг Абрахам Магуайр 7 голтой тэргүүлж байгаа юм байна. Пуке 6 голтой. Апо Стерлинг 5 голтой. Хин 5 байр тийм хүмүүс явж байгаа юм байна да. Энэ тавчинд юм тэгээд давтлагч капитаныг шийдэх гээд байна да. Сонголт ихтэй байна л да. Фантаси Премьер Лиг тавлагчтай хувьд бол давтлагч болон давтлагчаар хэнийг сонгох вэ, ахлагчаар хэнийг сонгох вэ гэхэд. За. De Bruyne 5 ассисттэй, Firmino, David Silva, Norwich Buendia 3-4 ассисттайгаар бас тэргүүлж байгаа юм байна. Анхлаа дамжуулдаг. Bournemouth-ийн Wilson, Liverpool-ийн Alexander Arnold, City-ийн Mahrez 3 ассисттай явж байгаа юм байна. Mahrez бас Сэлинээс тоглож байхад их үр бүтээлтэй. Гэхдээ Mahrez эхний удаа эхний тавигт 3 ассист өгсөн. Дахиж гараагүй. Norwich бас City бас нөгөө дэндүү баг үнэх шиг боллоо. De Bruyne тоглолт гараагүй ч гэдэг юм уу. Зарим тоглолттой нөгөөд ер нь их De Bruyne гараанд гарчих юм бол ер нь заавал нэг голд оролцоод байл л тий. Bruyne тоглох юм бол арай өөр байх байх л та. За энэ дээр бас Патрисод бас олон хүмүүс чадвалчих шиг боллоо. Надаас эхэллээ. Энэ чадвалс. За яг энэ нөгөө хавангаа олж аяа ихэлтэй сэв хийгээд ч гэсэн. Би бол нөө Валихог сайн хамгаалагч байх болов гэсэн чинь Валихог ч гарч ирэнгүүтээ хамгаалтан дээр алдаа гаргаад 5 гэсэн зүйл дээр одоо хожигдчихж байгаа. Тэгээ яг нөгөө Wolverhampton-ы бас яг тийм тогтмол гарааны хамгаалагч гэдэг дээр бас сайн учруулахгүй байх шиг байна. Валихог магадгүй нөгөө формолч хамгаалаас айлч байгаа. Яг хаалгачийг бас буруутгах бас хэцүү юм аа. Уул нь хаалтууд бол хийжсэн ихтэй голууд нь бол арай л арсан л та. Тэгээ энэ тавигтад миний хувьд онцлоод байгаа онцлмоо баг нь юу вэ гэхээр Bournemouth байгаа юм л да. Bournemouth Watford-тай хазуулах юм бол хийдэг юм аа л хийгээд байгаа. Хамгийн гол нь тэгээд нөгөө хожихгүй хожигдоод азгуул хийдэг юм бол болохгүй байсан болохоос биш. Баг муу байгаагүй. Тэг хийдэг юм аа хийсээр байгаа. Тэгээд Everton хатсан хөндлөштэй их юм үүдэн санагдсан л да. Хамгийн их заагсан тоглогч нь Fantasy-ийн хувьд хамгийн их заагсан тоглогч нь Alisson байгаа юм байна. Alisson нөгөө бэртсэн. Тэгээд сая 419,000 хүн Alisson-ыг заржээ. Энд Harry Kane-ыг сая хүн зарсан байна. Холдож авсан хүмүүс гэхэд Пукиг бас хамгийн 600 хүн холдож авчээ. 200-700 орчим. Маунтыг бас сая 700 холдож авсан бол
Кентүлийг 10 сая 545,000. Абрахамыг сая 500 хүн худалдаж авсан байна. Энэ тойрогт болохоор хэнийг хамгийн их авчээ гэсэн чинь Абрахамыг энэ тойрогт 422,000 хүн авчээ. Хоёрт Пуки Маунт Кентүл 3 ойролцоо үзүүлэлттэй буюу 250,000-аас 220,000 байгаа юм байна. За энэ тойрогт хэнийг хамгийн их зарсан бэ гэх юм бол Хивний зэг хамгийн их заржээ. 121,000 хүн зарсан байна. Хариканыг 103,000 хүн зарсан байна. Барнсыг 100,000 хүн зарсан бол Стерлингийг 88,000 хүн заржээ. 88,000 дотор би яваа. Стерлинг нөгөө хүмүүс Стерлинг яагаад зараад байна гэхээр уул нь төрөчийн 7 хоногт нөгөө хөдлөж авснараа тэргүүлжсэн шүү дээ баг. Тий. Тэгээ яасан гэсэн чинь нөгөө Агуэро буцаж орж ирээд би орно багийн лидер гэдэг сэтгэл зүйтэй нөгөө тоглох хараад ихлээр хүмүүс Стерлингийг зарж байна л дээ. Гэтэ Стерлинг бол нэг тийм зарахад бол тийм зөв сонголт биш яхаа. Яг зараад нэг Салахыг авал юу юм хийс. Бусдаар бол Стерлинг бол одоо асаамгалтын байрал дээр бол нэлээд өндөр зүйлээр ямар тоглолтыг хизээч гялцаж болохоор л тоглож л та. Яг нөгөө байрлал нь зөвх байх нөгөө Бонмотын Калум Вилсон Стерлинг хоёрыг ингээ хайцуулах юм бол хоёулаа ялгаагүй нэг нь давтаж нэг нь хагас хамгаалагч тоглож байгаа ч хоёулаа давталгаанд олдож байгаа гэдгийг харах юм бол Вилсон болохоор нийт тэрний эхний 5 тойргийн тоглолтод 3 ассист 3 гол гэсэн үзүүлэлттэй. Тэгээд тойрог бүр заавал нэг оноотой нөгөө ассист юм уу голын. Тэгээд тэгвэрээ их юу байлээ. Тэр нөгөө ашигтай тоглолт үзүүлсэн байлээ. Яг тойрог бүрт нэг тоглогчдоос юм харахаас хэцүү байл л дээ. Эхний 3 тойрог дээр бол Челсигээс авах хүн байхгүйсэн шүү дээ. Тэгсэн чинь одоо нөө Маунт Абрахам хоёр нарыг Абрахам болоод ингээд нөө худалдаж авсан таагаар тэргүүлжлээ шүү дээ. Тэгэхээр ерөөсө 2 тойргийн дараа л ингээд тодорчж байгаа байхгүй. Тэгэхээр одоо сая ингээд зарагдж байгаа энэ Барнс ч юм уу энэ тоглогчд эднэр бол дараагийн тойрог дээр бол хилцээд байх боломжтой байхгүй. Эдгээр шиг 7 болгоно нэг бас хүний бие махбод организм хэмжээс мэдээж ядарч таарна тийм ээ. Тодорхой амралт бас байх хэрэгтэй. Нэг тоглолтын дээр жишээ үйлдэл багтаа дараагийн тоглолтын дээр бадыг би амралт сайтай байх юм бол тоглолтын ур чадвар техник бас гарч ирэх боломж өдр болоод байна. Би нөгөө PDA гэсэн нэг статистикийг хаасангүй л дээ. Шинжлэх ухааны үндэслэлтэй нэг шийдвэр гаргах гэх юм уу. Тэрнээс зөвлөж байгаа тоглогч нар бол ер нь авахд буутахгүй болоход байгаа байхгүй юу. Компьютер фантастикийн зүгээс баяртай альбанууд давтлагчийг Мутайгээд давтлагчийг ер нь баг голт хавах гэсэн чинь нөхөж голтсон л явж илээс. Мөрөөдлийн богт хамгийн их орсон тоглогч гэсэн чинь 5 тойргийн дараачаар Абрахам 3 удаа Арсенал хэрэгүүлж байгаа юм байна. Сала, Мане, Де Бройн, Агуэро, Вестергард, Фабианьски 2-2 удаа орчээ. Абрахам бол 8-1 сонголт юм байна л да нөгөө өөрөлдөө багт оноо гэдэг чинь тесрээд өндөр оноо аваад байна гэсэн үг шүү дээ. Абрахам бол ялч энэ жил нөгөө хамгаалагч тас мэдэхгүй байна л да. Абрахамыг ямар тоглолттой яадаг гэдгийг мэдэхгүй учраас энэ хүний биеийг одоо яаж хамгаалах вэ гэдэг дээр бас очрох болохгүй. Манайг бол мэдээд байгаа мөртлөө дийлэхгүй байгаа дах шиг байна тий. Манай яг нөгөө Сарла Фермино хоёрыг бодох юм бол Сала болохоор миний анзаарснаар Сала бас бусдыг харах орон зайг бас хараад байна л да. Бусдад хаях боломжийг хараад тэр боломжтой өөрөөсөө илүү өөр хүн боломжтой юм дамжуулалт өгөөд тэр хүнийг голдуулах юм. Эсвэл хэцүү байдлаас ер нь өөрөө тоглохыг хичээхгүй боломжтой хүмүүсийг дамжуулалт хийхийг илүүд үзээд манай л хэцүү нөхдөж гисэн өөрөө зөгчөөд байна л да. Тэгэхээр нөгөө олон цогцолтоос гол арах магадлал өндөртэй. Тэгэхээр манай ер нь одоо муухайгаар хэлэх юм бол одоо азаа үзэн цохилт их хийгээд тэр нь орчоод саал болохоор илүү багийн тоглолтыг үзүүлэх гээд дамжуулаад байна гэж би хараад байгаа.
үндсэн дайралтай болоод байгаа. Одоо жишээ нь фантазийн сонголтын дээр бол Салачи хагас хамгаалагч манай ч бол зөв довтлог шийдэж гарч байгаа шүү дээ. Тэгэхээр Үгүй хаа. Үгүй Хагас хамгаалагч. манай Хагас довтлогч төр байсан. Үгүй. Манай ерөөсөө. Манай давтагч биш. Давтагч байсан бол авчлаг байх юм аа. За Ливерпулээс Фермино довтлогч төр байсан. Фермино тэр давтагч Ориги хаяа. Тийм. Тэгэхээр яг би Фермино Салаыг тэгж хараад байгаа л та. Тэгээ манайг болохоор өөрөө ингээд зохийг илүүд үзээд байгааг хараад байгаа. Яг хоо манай нөгөө илүү зүүн зүгүүрт яг хоо бодвол тийм эрхчлөөг нь өгсөн байлгүй дээ. Одоо Карапен зүгээс. Яг хөөний тэр нэг характер нь бас нэг тийм байна л да. Гэж би одоо Тэгэхээр характарт нь давхиж тоглож ийн гэвэл их бас болоод байна л та. Тэгэхгүй тэр нэг азах шиг ч юм уу гоё нэг ишвчтэй амьд чинь тэгээд нэг сүс сүлдийг дагчаа тавтнах байж байгаа шүү дээ. Магадгүй манайгаас нэг ассист хүлээх юм бол тэр хүн чинь өөрөө тоглолтоо гаргаж чадахгүй л дээ. Би магадгүй нэгээд хоёр боломжийн нэгийг би хайх ёстой гэх юм бол тэр хүн чинь тэр хайх нэг ур чадвар тэр бодох хугацаанд өөрийнх нь бизнеслагтанд харахгүй байж юм билүү те. Тийг бодож жоохон ингэ хүлээгээд нөгөө тоглолтоо авах юм бол нөгөө довтлоор нурч тийм нөхцөл гарч байгаа хэл те. Тэр өөрийнх нь тоглолтын хэм маягаар тоглоо амжилттай болж байгаа учраас тэр тасалжуулагч нь шиг хийж байгаа л. Одоо ингээ юу харах юм бол Фермино 4 ассист хэдийн өгсөн байгаа байхгүй юу? 2 голтой нөө. 2 гол 4 ассисттэй. Тэгэхээр их өндөр үзүүлэлттэй. Саала болохоор 4 гол 2 ассисттэй. Фермино бол манай болохоор 4 голтой байгаа. Ассист авахгүй те. Надад жилийн зүйл тас тийм шүү дээ. Голын тэнцүү Исмэрлээ манай ассист байхгүй 2 ассисттэй л 3 ассисттэй л байсан. Гэсэн чинь нөгөө Салачи өөрөө 11 ассисттэй л байдаг. Тий. Саала давталсан. Тий. Саала 22 гол 12 ассист. 12 ассист тийм тий. Фермино 8 ассист 12 голтой байсан баха. Манай болохоор түрүүл 22 гол 3 ассист өгсөн. Тий 3 ассист гэдэг ч юм уу. Тэгэхээр фантазид бол нөгөө манай байж бодлох зүг сонголт очоод байна л та. Тэгэхээр ассистаас илүү гол нь өндөр оноотой болно. Тэгээ манай бол ер нь Амандн тэгээд 5 цагт 1 гол авах боломжтой ч гэдэг юм уу. 5 цохих боломж юм бол тавлан юм цохино гэж харах юм бол Саала одоо 5 цохих боломжийн 3-ын цохино ч гэдэг юм уу. Тэгээ ахаар манай Агура бас ер нь тийм ер нь бол дамжуулахгүй цохино шүү. Тэгээд манай Агура ер нь байж болох сонголт. Абрахам бол ямар ч байдлаар шууд л цохт юм лээ. Тэгэхээр бас тэгээд тэр бас иймэрхүү нөгөө одоо үзэхэд нөгөө багийнхантай дамжуулахгүй няасан ингээд хуваа хийжсэн ч юм уу хүнд байрлаас ингээд зохиод дэмий хийгээд ийн гэсэн тоглогчид ер нь их зохилт хийгээд тэгээ мэдээж онлын дагуу олон цогцолтоос гол авах боломж нь олон болно гэж харахаар иймэрхүү тоглогчид манай Агура Абрахам шиг тоглогчдыг ер нь авах нь фантазид баг зүг болчиход тах шиг байна л та. Тэгээд Робертсоныг би заагаад Арнольдыг авсан. Тэгэхээр бас нөгөө их удаан хүлээлээ Робертсоныг форм болохын. Тэгээд формож авсангуу тэгээд битчлээ. Тэгээд бараг битүүг бол заахгүй хүлээгээд байсан биш магадгүй. Нэг ассист өгөөд битж байгаа биз дээ. Сайн таарагдаад. Сүүлийн дээр 5 дугаар дараг дээр нэг ассист хийж байгаа. Тэгэхээр одоо Робертсонтэй хүмүүс одоо бараг зараад өөр хамгаалагч авах боломж үүсэж байгаа шиг байна гэж харж. За ингээд баян ахлагчтай хэлэх үедээ тий. За энэ тойрогт дараагийн тойрогт 6 дугаар тойрог би болохоор баян ахлагчаар Стерлингийг тавьсан байгаа. Стерлинг Watford эсрэг тоглоом байна. Тэгээ Салаг тавих гэсэн нь Челсиг эсрэг болохоор бас тимч өндрөө үзүүлэхгүй болоо гэж бодлоо. Пуки бас тавьж болж байна. Норвич Бөөрнлитэй тоглоно. Тэгэхээр бас Пуки нэг голд оролцох, нэг гол хийх боломжтой гэж харж байна. Сити Watford-тай тоглоно. Тэгээд өмнөд өрөөнд бас эсрэл
гэдгийг байгалсаад тавих хэрэгтэй байсан. Тэгээд Уалтморт эсрэг арайч Норвич шиг тоглох үзүүлэхгүй байх гэж бодоод байна л да. Гэхдээ мэдгүй одоо Арсенал өөрсдөө очсон болохоор Уалтморт сайн тоочоо гэж бодоод ер нь Стерлингийг байгалсаад тавьчлаа. За, угнагод миний байгалтай. За, миний хувьд болохоор нөгөө сая нэлээ муу он авцсан 45 оноо дунджаас доогоор он авцсан болохоор ер нь бол баг нөгөө золиос гаргаад нэлээ олон тоглогч зараад заагаад тэгээд шинэ тоглогчд авцсан. Тэгээд баг нэг тоглогч илүү нэг тоглогч салхи ирэх байгаа шүү дээ тий. 8 ирэх байгаа. Нэг тойргийн яг нэг тоглогч ирэх байсан. Тэгээд дээр нь нэмээд 6 тоглогч нэм зараад нэгээс нь 7 тоглогч зарч байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо дараа их тойргоос бол 6 дугаар тойргоос хас 24 оноотой ер нь бол явна авсан ононоос. Угнаа нөгөө баярлалцаас үс онгоч юм бол өнөчгөл оноо байна те. Тэгээд энэ дээр болохоор Акиг зарсан хамгаалтнаас тэгээд хамгаалтууд ер нь Валехо, Аке, Бертранд гэсэн тоглогчдыг зарсан 4 тоглогч. Хагас хамгаалтнаас Заха, Сибалус хоёрыг зарсан. За ингэ 6 очиж байгаа. Тэгээд довтлохоноос нэг Вардыг зарсан байгаа. Энэ 7 тоглогчийг зараад буцаад ер нь бол энэ хагас хамгаалтан дээр нөгөө Сала, Стерлинг хоёр ер нь аль нэг нь заавал байх хэрэгтэй гэсэн бодолтой байсан ч тэгээд Стерлинг авцсан байж байгаа Салагаас нэмээд авцсан. Тэгээд урд довтлохон дээр бол нөгөө угаасаа хүн бүрээ сонголтолчод байгаа Абрахамыг аваад тэгээд ийм үнэтэй тоглогчд авцсан болохоор Сала энтерийг авцсан болохоор мөнгө жоохон хэмнэхэтнээс хамгаалт хагас хамгаалт нар Кантвелийг авсан. Кантвел бол 4.9-тэй байсан. Борнмутын Диего Рико гээд хамгаалагчийг авсан байгаа. Тийм байсан. Тэ. Үнэн нь бол 4-тэй. Ер нь бол хамгаалагчд бол тэгэл дандаа 4-тэй хамгаалагчд хямдхан яасан. Урдаа хагас хамгаалт довтлохоон дээр ихэнх мөнгөө зарцсан болохоор авчиж байгаа. Тэгээ хоёр хамгаалтан дээр л үгүйс Арнолд, Ванхолд хоёр байгаа. Ванхолд сая хас 2 оноо авсан ч гэсэн яг тоглолт бүрийн алдаа гаргаад байна гэж бодохгүй л байгаа. Аа тоглож байгаа. Тэгээд гараан дээр бол нөө хаалгачаар Патрисог суулгаад Дихэ гаргацсан. Дихэ яг саяны формоор тоглох юм бол гайгүй оноо авчих юм бол гэж бодод. Тэгээд Вест Хэм эсрэг тоглох юм байлээ. Дараагийн дайрагт. За багийн ахлагчийн хувьд бол Стерлингийг сонгоцсон. За Сала сонгож болох байсан ч тэгээд нөгөө бас айлын талбай дээр тоглох. Тэгээд Челсиг эсрэг болохоор бас жоохон хүнд учраа юм бол гэж хараад. Тэгээд Стерлинг ер нь бол тоглосон. Тэгээд нөгөө дөрвөн дайрагт хожигдсан байгаа болохоор бас нэлээд нууртай орч артай хэцүү байх. Тэгээд өөрийнхөө талбай дээр юм чинь бас найдвартай ус хожих байх гэж харж байгаа. Ийм гарааны 11 байна. За гарааны 11-д бол довтлогчор Пуки, Фермино, Абрахам. За хагас хамгаалтан дээр Ламела, Кантвел, Сала, Стерлинг. Хамгаалтан дээр Александр Арнолд, Рико, Ванхолд. Хаалгачаар Давид Дихэ гэсэн юм гарааны 11 гаргасан байгаа. За тэгээд сэлгээнд байгаа хамгаалагчд бол уусаа хамгийн хямдхан хамгаалагчдаас харж байгаа тэр нь авцсан дөө. Фантази болохоор тэгээ сонгоцсон байгаа. За цагтаагийн багаа яаж энэ тайлгийн хувьд бол агуулгын лигийн тоглолтыг хүлээх болчиход байна л да. Сала болон Агуэрекс хоёр боломж тийм капитан тавих боломжтой хоёр хүн байгаад байгаа. Тэгээ агуулгын лигийн тоглолтын тоглоод бичвэ бас ядарчхой гэж хараад тэрний юм байдлаас харж агаад юм ядалт багтааг нь юм тавья гэсэн бодолтой байгаа тийм. Сала Агуэр хоёр ядаж хамгийн багадаар нэг гол юм нэг ассистент олцох байх гэж боддог юм л да. Сала ядаж ассист өгөх байх. Агуэрэг ассист өгөхгүй байх уу. Гэтэ тэрийг харж байгаа тэгээд айлыг юм капитаны нон 50. Тэгээд яг Борнмут юутай тоглох байлаа.
тавигдчихна. Борнмут юу Норвич тоглох. Норвич тавнаа. Үгүй баха Баунли Норвич байсан биш баха. Тийм байна. Баунлиг тавхад Норвич байсан шүү дээ. Энэ тавдахын за аваар цагаа Саутгемптонтэй бүр тоглож. Би Саутгемптон баг Саутгемптон Борнмут 30 байхаа Саутгемптон ч юу паунтай байгаа даа шиг байна. Тэгэхээр Борнмутын Вилсоныг ч юм уу бас тавьж игээд болохгүй байгаа. Пүкийг тавьж ихээр нөгөө Баунли ч одоо тэгээд автобустай тоглолцохоор тэр нөгөө Пүкийн тэгж гоё тоглох боломж олдохгүй. Учираас бас Пүкийг тавихд хэцүү. сөрөг тусаа гарах боломж гарах. Тийм. Тэгэхээр тэгээд нөгөө Агуэро юм уу Сала хоёр айлыг л хамгийн боломжтой болчихсон. Тэгээд энэ тактик баг шүдний өвчин болчиход байгаа Холибасаа нэг заах уу байх уу гэдгээ нэг хаж байгаа шийднэ. Бусдаач нэг багтаа өөрчлөлт хийхгүй. Одоо тэгээд хэдэн тайг хүлээн тэгээд авгуудын лиг л хаж байгаа л юм торж гэмтэх юм бол яг нэг гэмтлийг шалтгаалж байгаа 8 хийвэл хийн. Тэгээд бусдаа бол тэгээд одоо бага нэх өөрчлөхгүй гэсэн бодолтой байна да. За ингээд подкаст өндөрлөх үү. Английн Премьер Лиг болон Фантази Премьер Лигийн тоглолт, тактик, солилцоо 8, анализ, таамаглалын тухай 7 хоног бүрийн Фантази Talk подкаст